За харин эрүүл мэндийн салбарын эмч ажилчид үндсэн цалингаа 3.5 саяд хүргэх шаардлага тавьж энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ. Түүнээс өмнө 12-нд үндэсний хэмжээнд жагсаал цуглаан зохион байгуулахаар төлөвлөсөн. За өнөөдрийн байдлаар 100 гаруй эрүүл мэндийн байгууллагын 14689 эмч ажилчид ажил хаялтад нэгтгэх илэрхийлж гарын үсэг зурсан байна. Эмч гэдэг хүн зөвхөн хангарга өргөчөөд хүмүүсийн эрүүл мэндийн төлөө явах ёстой хүмүүс биш. Энэ хүмүүс чинь ардаа амьдралтай, гэр бүлтэй, үр хүүхэдтэй ийм хүмүүс. Тэгэхэд өнөөдөр 40 хүрээгүй эмч залуу нас орж байна. Өөрөө эрүүл мэндийн хайхгүй хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө явсаар хагаад тэр сайхан эмч залуу нас орж байна штэ. Их хурлын гишүүдээ, ерөнхий сайдаа, эрүүл мэндийн сайдаа энэ бүгдээр та нар анхаараач. За ард түмний одоо эцгийн хувьд, ард түмний улс орны одоо ард түмний эв нэгдлийн бэлэгдлийн хувьд, төрийн тэргүүний хувьд Монгол улсын ерөнхийлөгч маань ард түмнийхээ эрүүл мэндийн тал зогсож энэ одоо шүүлэг энэ ард түмний эрүүл энхийн мананд бүх насныхаа амьдралыг зориулж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудынхаа тал зогсож яг одоо энэ хүнд хэцүү цаг мухардмал байдалд ороод байгаа үед энэ ажил хаялтыг үүсгэхээс өмнө энийг зогсоогооч гэдэг одоо албан ёсоор Монгол улсын ерөнхийлөгчд одоо хандаж өдөршний эвлэлийн олон мянган гишүүдийнхаа нэрийн өмнөөс албан ёсоор хүсмээр байна. Яагаад эрүүл мэндийн салбарт цалин хөлсийг нэмэгдүүлэхэд энэ мянган ажилчдын энэ нэг тэмцлийг яагаад та бүхэн үл тоогоод байгаа юм? 30 гаруй мянган ажилчид биднийг бүгдээрийг нь хараа сууж байна. Тэдний ард гэр бүл нь байгаа, үр хүүхдүүд нь байгаа. Тэр гэр бүлийн үр хүүхдүүдийн төлөө, тэр бүгдийн ирээдүйн төлөө бид бүгд энэ тэмцэж байна. Яагаад эрүүл мэндийн салбарыг та бүхэн ингэж бүхнээс дорд үзээд байгаа юм? Өчигдөр би одоо энэ ажил хаялттай холбоотой санаа зовоод юм уншиж исэн. Эмч ажил хаях юм бол өвчин ам орно гэдэг үг надад айгүй хэцүү санагдсан. Тэгээ бодсон чи одоо Монгол улсад улаан бурхан өвчин маш их дэгдэж байна. Тэгвэл эмнэлэг ажил хайчих юм бол улаан бурхан, халдварт өвчин, бусад бүх өвчнүүд ам орхон нь штэ. Энийг та бүхэн юу гэж бодож байгаа бэ гэдгийг хэлмээр байна. Тэгвэл салбарын сайд чин бүрийн эмч цолигч нарын цалин 2026 онд 3 сая төгрөгт хүрэх бодит тооцооллыг маргааш салбарын үйлдвэрчний эвлэлд хүргүүлнэ гэлээ. 3 тэрбум төгрөг 26 оны 1 сарын 1-ээс 30% нэмэх тухай яриа байгаа. Жишээлбэл бид одоо энэ 26 оны 1 сарын 1-ээс эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин 30% нэмэхэд 348 тэрбум 652 сая төгрөг хэрэгтэй. За ингээд энээс үргэлжлээд бид 26 оныхоо 10 сараас салбарынхаа ажилчдын цалин 3 сая хүргэнэ гэсэн юм том зорилт тавьж байна. Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин нэмэх их усүрийг тайлбарлахдаа төсвийн 191 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас авах ёстой 104 тэрбум төгрөгийн авлага, нийгмийн даатгалын сангаас эрүүл мэндийн даатгалын сан руу шилжүүлэх ёстой 103 тэрбум төгрөгийн авлага, за нэмээд санхүүгийн сахилга батыг баримтласнаар 200-аас 300 тэрбум төгрөгийг хэмнэж эндээс цалин үлсийг нэмэх нөөц их усүрийг бий болгоно гэж тайлбарласан юм а.